Сайн байцгаана үзэгчдээ, та бүхний амралтын өдрийн тань ая тухтай сайхан өнгөрч байна уу? Би жолооч нэвтрүүлгийн ээлж дугаар хэлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр үзэгч манай нэвтрүүлгийг үздэг жолооч та бүхэн сайн мэдж байгаа бах бид нэвтрүүлгээр олонний танилцаад хамтлаг дуучдаас эсвэл жүжигчдээс оролцуулдаг байсан бол энэ удаад Улаанбаатар хотыг ийм гоё машинаараа чимж байгаа нэгэн жолоочийг оролцуулах гэж байна. Тэгээд залуучууд, бүсгүүчүүдийн харцыг буулаасан ийм сайхан машинтай жолоочийг та бүхэндээ танилцуулъя. За сайн байна уу? Сайн. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань би жолооч гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаа. Амралтын өдөр жолооч нартай одоо хөгжөөнтэй, цэнгэнтэй мэдээлэл хүргэдэг юм нэвтрүүлэг байгаа. Тэгээд өнөөдрийнх нь нэвтрүүлгээр өөрийнхөө ийм гоё машинтай болохоор сонгож зочноор оролцуулж оруулах гэж байна. Тэгээ юуны төрөнд өөрийгөө танилцуулах гоё үзэгчтэй. За намайг Насан Жаргал гэдэг автомобиль компани ерөнхий менежерээр ажилладаг. Тэгээ маань өөрсдөө ийм машинууд оруулж ирдэг, захиалгаар оруулж ирдэг, тоногддог гэл бүхэл сервис үйлчлэг нь маань өөрсдөө хийгддэг л дээ. Хизээ анх авсан байх машина? Сая 1 сард л орж ирсэн л дээ. Тэгээд Монголд нэмэх юм нэмэл ингээд янзлал бүхэл сервисийг хийсэн л дээ. За тэгэхээр манай нэвтрүүлэг юм байгаа. Зочин маань оролцоод 2 даалгавар гүйцэтгэх юм. За эхний даалгавар юу вэ гэхээр манай нэвтрүүлэг маань хаан бүрээс компанитай бас хамтарч ажиллаад нэлээдгүй хугацаанд бүрээсжүүлэх аяныг явуулж байгаа байхгүй юу. За тэгэхээр та яг одоо энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас 2 жолооч сонгож ирнэ. Ямар ч хамаагүй 2 жолооч, ямар ч машинтай байж болно. За сонгоод ирэхээр би тэр 2 жолоочийн донд бяцхан тэмцээн зохиогоод төрүүлсэнд нь хаан бүрээсээр 50% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулна. За хоцорсонд нь 30% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулах юм аа. Эхний даалгавар юм. За хоёр дахь даалгавар минь та бүхэн дором дээр очиод өөрийнхөө автомашинтайгаа дромын 2 3 үйлдэлийг хийнэ. Ерөнхийдөө ойлгомжтой. Ойлгомжтой. За тэгэхээр хоёлаа жолоочоо сонгоё. За тийм. Ерөөсөө энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч жолооч байж болно. Бэлэн үү те? Бэлэн бэл. За хоёр жолоочоо сонгоё тэгвэл. За ингээд хоёлоо 2 жолоочоо сонгох гээд төв цэнгэлтгийн уртлын тойргийн зам дээр зогсож байна те. Тэгэхээр бас төв замаас төрөвчийн нэвтрүүлгүүдээс төв зам дээрээс жолооч сонгохоор бас хүндрэлтэй байдаг л да. Тэгээд энэ замыг бас сонгож авсан байгаа. За тэгээд эндээс явж байгаа жолоочийг тэгэл авьяасаараа зогсоогоод нэвтрүүлэгт оролцуулаа шүү дээ. Одоо юмаа тайлбарлаа. Сайн байна уу та сайн явж гин үү? Манай би жолооч гэдэг нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд манай өнөөдрийн зочин Насан Жаргал оролцож байгаа. Тэгээд нэг даалгавар гүйцэтгэж яваамаа. Өөрөө ярих. Тэгээ маань азтай юм жолоочийг шалгаруулж ийн л та тийм. Тэгээд та шалгарчлаа л да. Тэгээд бид нэр юм манай ивент тэтгэгчийн бэлэг болох юм суудлын хаан суудлын бүрээсээр тэгээд бид нэр танд урамшуул болгоод бэлгэлж ийн л та тийм. Та өнөөдөр их азтай жолооч байлаа. Тэгээ нэг зүйлийг бас дотоо орхигдуулчлаа. Мэдээж бид нэр 2 жолооч сонгож авах юм. Тэгээд мэдээж 2 жолооч минь хоёулаа азтай болно. Нэг нь 50, нэг нь 30% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичиг байгаа байхгүй. Тэгэхээр 2 жолоочийн донд би бяцхан тэмцээн зохиож байгаад аль нь 30-ыг авах вэ, аль нь 50-ыг авах вэ гэдгийг шийдчих байхгүй. За тэгэхээр та ер нь завтай байна гэж байна. Ер нь гайгүй. За тэгвэл тойруулаад төрийн талбай дээр машинаас очих. Би дахиад нэг жолооч болох хэрэгтэй байгаа. За тэгэхээр эхний жолооч амжилттай боллоо. Гэхдээ нэг зүйлийг бас буруу орхигдуулах гэдэг нь. Мэдээж хэрэг азтай болно. Гэхдээ дунд нь бяцхан тэмцээн зохио. Тэмцээн зохиогоод төрөөс нэг юм байна тий. Төрөөсөнд нь энэ 50% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичиг, хоцорсонд нь 30% юм тий. Ялгаагүй юм байна тий. Ялгаа байхгүй хоёулаа азтай болно гэсэн үг л тий. Сайн байна уу та сайн явж гин үү? Сайн байна. Энэ манай SH Лизээс би жолооч гэдэг нэвтрүүлгээс явж байгаамаа. Манай өнөөдрийн нэг зочин Насан Жаргал маань даалгавар гүйцэтгэж яваа. Тэгээд энэ тухайгаа өөрөө ярих баха. Өнөөдөр та ингээд азтай жолоочоор шалгарчлаа. Тэгээд бид нэр юм 2 жолооч сонгоод хооронд нь юм тэмцээн зохиогоод төрөөс нэгэнд юм хаан бүрээсийн урамшуулын шагналыг гардуулахаар бид нэр бэлгэлжээ. Өнөөдрөөс тэгээд завтай бол манай тэмцээнд оролцохгүй юу гэж хэлсэн. Би ч бүрээсээ солиогч бодож байсан. Үзээд яг олдё. За тэгвэл та ингээ машинаа тойруулаад энэ зогсоол дээр төр машинаа байрлуулчих. За үзэгчдээ би жолооч нэвтрүүлгийнхаа энэ удаагийн ээлж дугаараа та бүхэндээ өргөн барьж өргөжлүүлсээр байна. Тэгээ өнөөдрийн оролцогч Насан Жаргал маань 2 жолоочоо олчлоо. За тэгээ хоёлаа одоо 2 жолоочийн донд бяцхан тэмцээн зохиогоод төрөөсөнд нь мэдээж түрүү хэлсэн тийм ээ. Эрхийн бичгийг гардуулнаа. За 2 жолоочтойгоо танилцъя тий. За та хоёр буугаад. За сайн байна уу та? Өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Үрийн Цолмон гэдэг Гавтрамокнд ажилладаг. За сайн байна уу та? Өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна. Наваачин бат гэдэг. Би хуурай хөтөлбөр эрхэлдэг. За.
Тэгэхээр түрүү хэлсэн те манай бие жолоочийг нэвтрүүлэх байдیں۔ Тэгээд нэвтрүүлгээрээ бид нэр хаан бүрээс компанитай хамтраад нэлээд төв хугацаанд бас зам дээрээс одоо жолооч нарыг азтай жолооч нарыг сонгон авч одоо энэ хаан бүрээсээр өвчлөх хөнгөлөлтөд өвчлөх эрхийн бичгээр шагнаж байсан. Тэгээд уламжлалтаар одоо бас хоёрын донд би бяцхан тэмцээн зохион. Тэгээд дөрөөс нь 50%-ийнхаа эрхийн бичгийг авна, хоцорс нь 30% эрхийн бичиг авнаа. Би ч нөгөө дуучин нараа орж нэр юуг нь харсан л та нэвтрүүлэх нь. Тэгээд юм мэдчихэв. За тэгэхээр ингээ хоёрын автомашин яг энд байрлуулчихсан байна тийм ээ. Хоёр талд. Тэгэхээр яг эндээс голоосоо эхлэн заяа зэрэг. Би эндээс команд өгнө. Команд өглөө машина 3 тойрч гүн заяа. Нар зөв тойрно шүү дээ тий. Ингээд нар зөв. За тойрч 3 тойрч ирэнгүүтээ машиндаа орлоо. 3 удаа сигналаа дарлаа. 3 тойроод 3 удаа сигналаа дарах нь шүү дээ. Тэнгүүтээ жолоочоо эсрэг талынхаа хаалгаар гарч ирнэ шүү дээ дотор талаасаа. Одоо жолооч дээрээс гоо сигналаа дарчингуудаа та одоо наад талын хаалгаар гарч ирнэ шүү дээ. Тэнгүүтээ гарч ирсэн талынхаа хойдлын хаалгаар ороод нөгөө хойдлынхаа эсрэг талынхаа хаалгаар гарч ирнэ. Тэгэл яг энэ байранд ирэх. За тэгээ хин төрүүлж ирсэнд нь мэдээж хэрэг би 50% хөнгөлөлтөө өвчлөх эрхийн бичиг өгнө. Хоцорсонд нь төрүүлсэнтэй 30% өвчлөө. За бэлэн үү. За тэгэхээр та хоёр яг энд голлоо цосч байгаа. Нэг жоохон бэлүү юм аа ингээд тавиад байгаа. За шилээ тавьчих та. За үзэгчтэй би жолооч нэвтрүүлэг маань өргөжлсээр байна. Тэгээ хоёр жолоочоо зам дээрээс азтай хоёр жолоочоо сонгочихсан байгаа. Тэгээ манай зочин маань тэг нь хоёлоо хянана шүүн гэсэн үг. Автомашина түрүүн хэлсэн шүү дээ 3 тойрох нь 2 тойрох нь гэдэг шүүх нэ. Тэгээд 3 удаа сигналаа дарна. За тэгэхээр манай зочин энтлийнхаа машиныг хянаа. Би энтлийнхаа машиныг хянаа. Тэгэх үү. Тэгээд. За тэгээд ингэ шүү. 3 удаа сигналаа дарчаад ийшээгээ гарна шүү дээ тий. Эсрэг талаараа. За. Гарангуудаа машиныхаа хаалгыг хаана. Онгоолгоод орлоо хаана. Машины хаалгаар ерөөсөө онгорхоо орихгүй. Ойлгомжтой тий. За. За тэгэхээр манай зочин тийм машин байна. Би энтлийн тоолно. Хоёлаа эндээс харж агаад тоолно. Ирэг нэхэр тэр хаалган дээр 3 тойрог 3 дахь дээр тэр хаалган дээр л очих хэвээр. Тийм. Одоо ингээд 3 тойрол тэр хаалган дээр очиод тэнд ороо сигналаа 3 дарна шүү дээ тий. Сигналаа мартаж болохгүй. За анхаар. Болоо болоо. Хэлээж байгаа. За анхаар. Зоолоо. За тэгэхээр тоолоороо багт юм байна. 1. За 2. За энд 3 тойрлоо. За 3 болчлоо. Машинд орлоо. За 3 сигналдлаа. Хаалгаа хаах хэрэгтэй байгаа. За тэгэхээр тэрийг янаарай. Босноо. За болсон. За манай хаалгаа хаахгүй уцарч байна. Харин тэглээ. За тэгээд ядар уу? Энэ картаа бацсан. Тэглээс жоохон сандарлаа. За баяр үргээ танд. Аа. За мэдээч хэрэг манай нэвтрүүлэгт мань оролцож бидний урилгыг хүлээн авч одоо цаг заваа гаргаад тийм ээ нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Таны цаашдын одоо ажил хөдөлмөртэй өндөр амжилтыг хүсэн өрөөё. Мөн таны алтан шар замтай үлцээтэй явах болтугай гэсэн өрөөлийг өргөн төвшүүлье. За баярлалаа. За тэгээд хаан бүрээсээр би жолооч нэвтрүүлэгт оролцож азтан босон танд хаан бүрээсээр 50% хөнгөлөлтөд өвчлөх эрхийн бичгээр шагнуулъя. Шагнъя. За баярлалаа. Танаа хамт олонсон амжилт хүсье. Амьсгацсан. За баярлалаа. Тэгээд би жолооч нэвтрүүлэгт оролцож азтан босон танд хаан бүрээсээр 30% хөнгөлөлтөд өвчлөх эрхийн бичгийг бас гардуулъя. За тэгээд мэдээч хэрэг хаан бүрээс 1 хаан бүрээс 2 хаан бүрээс 3-ын хаяг нь байгаа. Тэгээд аль салбараа нь очиод өвчлөх боломжтой байгаа. Баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн хурмат төлөв өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та хоёрын алтан шар зам үлцээтэй болтугай. Баярлалаа та хоёрт. За баярлалаа.